За анх удаа бичлэг үзэж байгаа хүн байх юм бол намайг Оюка гэдэг Амгаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан байна. Тэгээд яг энэ YouTube таны үзэж байгаа YouTube сувг болохоор яг одоо миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон YouTube сувг байгаа. Тэгээд анх влог хийж эхлээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ингээд Амгаахын оюутан байх цаг хугацаанд үнд зүйлсүүдэд бичиж оруулж байлаа. Тэгээд маргааш буюу 2019 оны 5 сарын 29-ний өдөр манай төгсөлтийн баяр болоод тэгээд 6 жилийн хугацаанд одоо сурч мэдсэн ойлгосон зүйлсүүдээ ингээд дүгнүүлэх шашин дүгнүүлээд дууссан шүү дээ. Зүгээр л 6 жилийн нүрийн хүч хөдөлмөрийг ингээд зарцуулсны дараа ингээд бахархалтайгаар төгсөх гэж байна. Тийм болохоор хамгийн анх влог бичсэн түүх маань ерөөсөө ямар ч бэлтгэлгүйгээр ямар ч бэлдсэн зүйлсгүй шууд санамсаргүй эхэлжсэн. Тэрнтэй адилхан өнөөдөр би бас ингээд гэс суугаад санамсаргүй бичлэгээ бичиж байгаа шүү. Тэгээ ойлгоорой. Тэгээд влог хийх болсон хамгийн анхны гараа маань ерөөсөө The Mongolian Family үзснээс хойш надад ингээд төрж эхэлсэн. Тэгээд бичлэгийг үзэж явсаар агаад бүтэн 1 жил ингээд влог хийх юмсан гэж бодож явж байгаад влогоо санамсаргүй байдлаар бодит болгож эхлүүлснээс ингээд өдийг хүртэл ингээ влогоо бичсэн байгаа. Ямар ч байсан бодож явсан бодлоо бодит болгосондоо бүр маш баярлагдав. За миний анх влог хийх болсон зорилго юу байсан бэ гэхээр нэгдүгээрт манай одоо эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн боловсролын тогтолцоо ямар байгаа билээ гэдгийг одоо анаахын оюутны хувьд би өөрөө бас их мэдэрдэг байсны үндсэн дээр арт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг чадах хэмжээгээр сайжруулахад тусдын болын хоёрдугаарт нь яг та бүхний одоо харьцдаг тий энэ эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн гэдэг хүн маань ямар олон саад бэрхшээлтэй замуудыг туулж ямар их нүр их хүч хөдөлмөр гаргаж иж энэ эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн гэдэг нэр алдарт хүрдэг юм бэ гэдгийг өөрийн биеэр ингээ Амгаахын оюутан байхаас ахуулаад та бүхэндээ бүр ингээ үнэн бодтойгоор харуулъя гэж бүр ингээд чин сэтгэлээсээ хүсээд хийдэг болсон. Тэгээд давхар бас Амгаахын оюутан болох чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй өөрийнхөө мэддэг чаддгаасаа ингээд хуваалцчий, хамтдаа хөгжиж гэдэг үүднээс ч гэсэн влогуудыг ингээд бичиж байлаа. За тэгээ миний влогийг үзэж явахдаа анзаарах ч юм уу, үзснийхэн дараа анзаарах нэг зүйл чинь ерөөсөө ямар нэгэн нэмэлт хачир ерөөсөө нэмж шингээдгүй яг байгаагаараа бодитоороо гардаг байгаа. Миний влогийн гол онцлог. Тэгээд хамгийн том зорилго та бүхэн ойлгосон байх. Ерөөсөө л эрүүл мэндийн тогтолцоонд байгаа ажиллаж амьдарч байгаа энэ эмч эмнэлгийн мэрэгчлэлтнүүдийнхаа үнэн бодит байдлыг л өөрийнхөө биеэр туулж үзүүлж харуулад. Үнэхээр энэ байдал маань цаашдаа нөлөөлж чадах юм бол эрүүл мэндийн тогтолцоонд ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулж илүү сайжрах талаас нь ингээд гар бие оролцохын тулд хийдэг юм шүү. Влогоо ямар камераар бичиж яаж эдитэлдэг вэ гэдэг асуулт маш их нэрээр ирдэг. Тэгээ миний утасны iPhone 16 GB-тай. Тэгээд яг free storage болохоор free space яг 1 GB. За бүр юм устгаад ч юм уу 1.5 GB ингээд сул гардаг. Энэ сул зайгаараа бичлэг бичиж хүргэнэ гэдэг бол бүтэхгүй зүйл ерөөсөө ингээд хангалттай яриад биччихэл амархан дүүрчдэг. Тийм болохоор ингээд ойр тойрондоо байгаа хүмүүсийн утсыг гойж байгаа сайхан бичлэгээ бичээд дараа нь компьютер руугаа ингээд авдаг байгаа. Энэхүү мөчт минь утсаа хэрэглүүлж, гүн туслалцаа үзүүлдэг хүмүүстээ маш их баярлалаа. Онцгойлон яг одоо таны энэ үзэж байгаа бичлэгийг ч гэсэн ихчигээ утсаар хийж байгаа. Тийм болохоор ихчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд ангийнхаа сайхан нөхдүүдэд баярлалаа. Бичлэг хийж байгаа жинкнээсээ утас дүүрэхэд хэн боломжтой байна. Тэгэхээр утсыг гойж байгаа бичдэг. Бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бас номыг уцаараас бичсэн номёдоо баярлалаа. Холбооныхон дүүнэрийн уцаараас биччихсэн. Тэд нартай ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд та бүхэн харж байгаа бах Амгаахын оюутан байх хэцүү. Тэгээд Амгаахын оюутны амьдралыг харуулах гэж явж байгаа миний товчтурч гэсэн айгүй олон шат дамжлагыг дамжиж та нартаас хүрдэг шүү. Тэгээд хөдөлмөрийн маань үнэлж үздэг үзэгчдтэй маш их баярлаж талархдаг. Дахиад хэлье. Тэгээд хамгийн олон хүн хүрсэн миний нэг Амгаахын оюутны шалгалтын бэлтгэл гэсэн бичлэгийг бичихт маш их хөдөлмөр орсон. Шалгалтандаа бэлтэх хугацаа богино байсан. Унших маш их байсан. Тэгээд тэр хажуугаар
тэр одоо процедур үйл явцыг та бүхэнд харуулахыг маш их хөдөлмөр шаардсан байгаа. За тэгээд блогийн маань үргэлж үздэг, дэмждэг багш нартаа, ах эгч нартаа, дүү нартаа, гэр бүлийнхэнтэй, найзуудтай тэгээ мөн намайг үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамгийн анхны ангаахын оюутан блогер гэж олон хүмүүс хэлдэг. Тэгээд тэр болгонд маш их баярлалаа. Тэгээд влогийнхаа нэрийг, энэ бичлэгийнхаа нэрийг яг тэгээд өгчий. Тэгээд тийм статустай хэрэг байсан бол чуд өөрчлөөд нэг өөр үг нэмжиж болох ба. Тэгээд өөрийнхөө чадах хэмжээгээр сайн хичээж агаад, сайн хэмж болоод, олон хүмүүст тус болоод, хүүхэд насныхаа мөрөөдлийг тулсан дээд хэмжээнд нь авчирж агаад гоё цог золбоотой ажиллаж амьдрнаа гэдгээ блогтоо шигтгмээр санагдлаа. Эрхэм хүндтэй ангаахын оюутан танаа. Ангаахын оюутан гэх нэрийг өөртөө ногдуулж, хүсэл мөрөөдөлтэй үнэнч байж, хүн бүрийн хүсээд байдаггүй үйл хэрэгт гар бие хүчин зүтгэхээр сэтгэл зүрхээ зориулж буй танаар бахарх нам. Ангаахын оюутан байна гэдэг сайхан. Сайхан гэдэг үгний цаана юу орчин байдгийг хамгийн сайн мэд хүмүүс нь бид өөрсдөө билээ. Хүмүүс хэлж ярихад сайхан хэдийч дотор нь ороод оршиж үзэхэд төсөөлөөгүй бүхэн амьдрал тавтай мөрөлгээд ухтдаг. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл, хүн бүхний сайхан гэж хэлдэг мэрэгжил, хүн бүхэнд хоёр бие хосгүй сэтгэлээр туслахыг шаардаж, тангар өргөж тайван суух цаггүй болгодог мэрэгчлээ. Энэ хэцүү байх болно. Бүх зүйлээ нэг зүйл зориулж, туштай зүтгэн гэдэг. Нойргүй хонож шөнө бүр номтой нөхөрлөж, ойлголцоо тонох олон өдрүүд. Унаж, босож, тэнцэж бас төвчж, хүчээ шавхан байж тэмцэх хоногуд. Нулимсаа ширгээ өөрийгөө хурцлж, багштай загнууланхан, магтууланхан, итгэлийг нь алдалгүй хичээх юмсан хэрэгэлцлүүд. Шалгалт гэж сандарч, тоо томшгүй дэвтэр ном шугааж, ангийн нөхөдтэйгээ хамтдаа туулах үед хүмүүний орчлон байжээсээ мэдлэг, бяцхан үрийг харах мэдрэмж, мис барьж хагалахаас илүү сэтгэлийг нөхөж тайвшруулж өгөх алтан уюуд. Бид үүнийг мэдрэх азтай хүмүүс. Уйлмар санагдвал уйлж байгаарай. Баярлах үедээ хөөрч баярлаж байгаарай. Чамтай зөв хөгжих зөв хүрээлэлтэй болж яваарай. Хүндлэл, хүнлэг, хандлага гурыг бидээ уусгаж амьдраарай. Хэрвээ ядарч байл биеэ алдтал битгий гүрээгээрэй. Мэдсэн сурсныг чи хэн ч чамаас булааж чадахгүй төр бусадтай хуваалцахаас бүү татгалз. Шантардгийг бие мэдэн яаж сурах ёстой бид ч мэднэ. Уйлж, дуулж, гуниж, гутарч, шүдээ зүүн босдгийг бид мэднэ. Тэсвэр, төвчээр, хатууж, үнэнч тууштай байж үргэлж суралцгаа үл зогсоохыг шаарддаг ангаахын шинжлэх ухаан. Толгой дэлбэлэг шахам олон хичээл гаргадчих. Ачаадал гэж энэ юм аа гэдгийг ч бид мэдсэн. Бидний ямар зам туулж, яаж суралцаж, яаж өдийг хүрснийг бид л хамгийн сайн мэддэг. Алдахгүй гэхээс бүү. Тухтай бүстэй бүүд чи босож чадна, бид босож чадна. Чамайг илүү хүчрэг болгож чадах зүйл бидний босгосон зорилго. Би дахиад хэлье. Бидний цаг хугацаа бидний ирээдүйтэй хамт урсан өнгөрдөг болохоор бид зүтгэх ёстой, хичээх ёстой. Гэсэн ч өөрийнхөө амьдралыг олж, өөрийнхөө бахархал нь олж амьдрахын тулд өөрийн эрүүл мэндийг тордож явахаа бүү март.